Гандлах нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо. Чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн газрын асуудлыг бүрэн шийдвэрлсэн. Тэгвэл дараагийн шатанд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажил хийгдэнэ. За энэ хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болоод байна. Өнөөдөр бас энэ Монгол Солонгосын эдийн засгийг дэмжих нийгэмлэгтэй санамж бичиг зурж байна. Энэ одоо санамж бичгийн хүрээнд одоо Солонгосоос хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, тэднэртэй сайхан хамтарч ажиллах, Монголын эдийн засагт том хувь нэмэр оруулах зорилготой. Одоо бүр цаашлбал одоо Энчин хотын эдийн засгийн чөлөөт бүстэй одоо хамтын ажиллагааг бий болгож дараагийн 7 хоногт санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Мөн одоо яг эдний технологи 30 жилийн өмнөх тэр одоо хотыг бий болгож исэн энэ олон сайхан туршлагуудыг одоо бас чөлөөт бүсдэрээ одоо нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хөшгөө хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Солонгос хоёр улсын төрийн байгууллага болон хувийн хвшил хөрөнгө оруулагчдын хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Мөн чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар судалгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар болсондоо таатай байна.